За бүгдэн шинэ оны минь төргий 2026 он гарчлаа. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ 2025 оны сэдвтээ сүүлчийн бичлэгээ дуусгая гэж бодож байна. За өмнөх бичлэг бол 2025 оны таалагдсан кинонууд байсан. За гэхдээ мэдээж pop culture entertainment гэдэг талаасаа бол 2025 он киногоор ганц хязгаарлагдахгүй ойлгомжтой. Тэгээ өнөөдрийн бичлэгээр 2025 он миний хувьд pop culture entertainment талаасаа ямар experience байв, онцлог зүйлүүд юу байв гэдгийг хуваалцъя гэж бол бодож байна. За 2025 оны хамгийн том хүлээлт бол тухайн үед бараг GTA 6 байсан байх. За мэдээж дэлгэцэн бас олон бүтээлүүд Fantastic Four те Superman 2 том хүлээлт байсан гэдэг юм байсан. За тэгээд эргээд харах юм бол ямар юунууд одоо ямар experience-үүд тодорхойлсон байдгийг ярихаар айгүй surprise юм ихтэй хэмжил байлаа. Миний хувьд яг нэлээд том болсноос хойш ер нь хүүхд байхаас хойш бол нэг календарын нэг жилд хоёр өөр улс руу явсан анхны тохиолдол байлаа. Тэр бол бас айгүй том experience хуйлангаар нь аясан. Таиланд, Японоор явсан. Тэр бол миний энэ жилийн pop culture, аяллаа, соёлын pop culture зүгээр culture те соёлын хүрээнд бол амар том мэдлэг болж мэдээлэл болж туршлага болж бас юм үзэж нүд тайсан бас юм гоё жил бол байлаа. Тэгээ тэр бол яалтчгүй 25 оны кинонууд гэдэг бичлэгэн дээр анзаарчихсан баг. За тэгээд одоо ч гэсэн энэ яригдах өнөөдрийн бичлэгэн дээр бол бас тодорхой хэмжээнд бол орж ирнэ. Баггүй хэмжээнд бол орж ирнэ ялангуяа entertainment тал дээр юм дээр бол. За тэгээд хэлжсэн 1 сарын сүүлээс 2-3 сарын их хүртэл Бангкокт, Таиландд байсан. Тэгээд тэрний experience дээр гой юмнууд байлаа л да. Нэг нь бол Museum of Contemporary Art гэдэг Mocha Bangkok гэж гой музейг бол очиж үзлээ урлагийн музейд. Энэ бол айгүй гой музей бол байж чадсан. Айгүй юм contemporary гэж орчин үеийн арт байгаа ч гэсэн одоо Тай яг одоо хуучны те ёс заншлын илэрхийлсэн юм Тай experience ч гэсэн тэнд бас байлаа. Тэгээд ийм нүсэрсгэртэй зургууд бас байсан. Тэгээ өөрөө энэ музей нөр айгу гоё experience байлаа л да. Одоо эхлэхдээ ийм хуучных нь одоо 60 70-аад оны кино постэр янз бүрийн юмараа эхлээд ингээд явж яснаа. Айгу ийм орчин үеийн содон бүтээлүүд дээр очиод тэгээ төгсгөлт нь бол ийм гурван нүсэр ийм зураг бол байдаг. Тэр гурав дээр дуустдаг юм байлээ. Ер нь бол Диважин там болон одоо манай ертөнц гэсэн ийм ойлголттой ийм гурван нүсэр зургаар дуустдаг юм гээд ер нь үзээд ингээд явах experience нь өөрөө айгүй юм гоё музей бэлээ айгүй нүсэр том үзэх юм ихтэй 50 үзэх тусмаагүй юм бэлээ битээр бараг 3-4 цаг явсан. Гэхдээ тэрнээс ч илүү удаан явж болохоор бол санагдчихсэн. За тэгээд өөр нэг гоё experience гэх юм бол яг Iconium гэдэг том дэлхийн хамгийн том моолуудын нэг юм бэлээ. Тэнд Little Prince гэдэг одоо зохиол өгдөг штэ бяцхан хонтаж гэдэг бяцхан хүү илүү тэгж нэлдэг санагдаж байна. Тэр зохиолын одоо энэ ертөнцийг ясан exhibition үзүр гарсан байсан. The Little Prince Universe гэдэг тэр бол амар гоё тохиолдол болсон. Бүтэн experience-ийн тухай үед би амар гоё урт одоо reel гэхээр буруу юм да. Одоо зүгээр босоо урт бичлэг хийх гэж хагаад айгүй олон бичлэгнүүд хийсэн байсан мөртлөө нийлүүлж шигээгүйгээр тэгээ явсараа одоо жил болцсон байна. Тэрийг явандаа нэг хийнэ. Тэр бол айгүй тийм гоё experience-ээс айгүй зугаатай хөвгчлээ гоё. Тэгээд өөрөө хүүхэд насны мөрөөдөл, хүүхэд насны юм төсөөлөл те хүүхэд насны энэ ил бишид шиг гэмээр юм гоё одоо өнцгөр линзээр харж байгааг бид нар насан турсан хүмүүс хүлчдэг, насан турсан хүмүүс унгаадаг одоо те гэдгийг айгүй гоёор одоо илэрхийлсэн ийм зохиол нь өөрөө тэрнтэй бас холбоотой. Тэгээд энэ айгүй magical айгүй юм гоё байсан. Тэгээд юу дуусаад бүр баг цаг гарын явснаа яасан. Нилээн удаан 50 яваа зураг мураг аваад ингээ гоё явж байгаа. Яг дуусаад гараад ирэнгүүт хаалганы хажууд нь ийм гутлаа тайлаад дээшээ гараад ордог юм нэг ийм юутай эрдэнэн бөмбөгнүүдтэй юм том пүүл байсан. Тэгээд тийшээгээ гутлаа тайлж орж тэрэн дотор баган тоглож тэр хүүхдийн тийм тоглоомын газар мэдээ зөндөө байдаг. Гэхдээ насан туршидтэй зориулсан тийм зүйл байдаггүй. Бид нар өдөр тутмын амьдрал стресс олон зүйлээс хамаарад мэдээж төлбөр тооцоод татвар гээл те хариуцлага зөндөө олон зүйлээс мэдээж хамаарад яг юм хүүхэд насны гоё амьдралын нэг юм гоё joy гэдэг штэ те. Тийм зүйлийг бас мартдаг, үгүйсгдэг ийм юм шиг санагдаг. Одоо сайхан жишээ нь маа нэг найзын видео тоглоом одоо юу байлаа да Формула 1 байлуу Call of Duty члээ. Нэг тоглоом тоглож байгаа зүгээр бичлэгийг ингээ Facebook дээр оруулаад ингээд тавьсан байсан чи YouTube дээр ч лөө тэгсэн чи доор нь ингээд миний хүү хизээ ингээд хүүхдийн юм шиг одоо юунаас хоббинаас ч лөө саландаа эсвэл хизээ ингээд нэм одоо том болонд очлоо нэг тиймэрхүү удаатай жишээ юм байгаа юм л бичсэн юм л да. Тэгээ би тэрийг жишээ нь одоо тэр найз минь үзчихэж магадгүй бид нар бол жишээ нь яг personally юм эсрэг гэж юм харж байгаа даа ш зүгээр нийгмээрээ бид нарт тийм хандлага ус байдаг. Тэгээд ийм
хүүхэд насны нэг юм гоё фильтргүй гоё joy гэдэг зүйлийг бид нар мэдрэг гэдэг айгуу чухал шүү дээ. Тэгээ тэрийг угаасаа энэ зохиол өөрөө тэрнтэй айгуу сашгүй холбоотой. Тэгээд энэ experience одоо энэ Little Prince Universe гэдэг өөрөө бас тэрийг айгуу гоёор ингэж жоохон ч гэсэн хэмжээнд мэдрүүлж чадсан надад санагдсан битээр. Тэр энэ бол яг тэнд Бангкокт байх хугацаанд таардагт нь маш их баярсан, айгуу гоё байсан. Тэгээ манай хүн юуны одоо Little Prince-ийн маш том фэн, хамгийн хайртай зохиол нь өөрөө утга зохиол Яруу найргийн бас одоо юуны хүн учраас салбарын мэрэгжлийн авьяастай хүн учраас тэр тал дээрээ бол бүр ач холбогдолтой. Тэгээ Little Prince бол айгуу хайртай. Тэгээ битээр явж хахад ийм юунуудыг авч ирсэн Little Prince-ийн одоо энэ гоё visual encyclopedia яг энэ юуны үдээс ойрхон авч ирсэн санагдаж байна. Музейн experience-ийн тий. Тэгээ дээрэс нь битээрийн бас нэг юм сонирхолтой зорилго байдаг. Тэр нь The Little Prince зохиол бол одоо яг уран зохиолууд дундаа дэлхийд хамгийн олон хэлэнд орчуулагдсан юм бүтээл байдаг. Библийн л ард урдаг санагдаж байна. Тэгээд яг утга зохиол дундаа бол нэгт байдаг. Тэгээд тэрний хүрээнд хамгийн олон хэл дээр цуглуулахыг бол зорж байгаа. Тэгээд монголоор бол өөрт нь байдаг. Манай хүнд бяцхан хунтааж юм ба штэ тий хаанхуу ш. Хунтааж гэ байдаг. Тэгээд сая тэнцээ явж байхдаа бол одоо энэ тай хэлээр авсан байдаг. Тай хэлээр. Тэгээд би 100 Японд явж байхдаа Осакагийн метро стейшнээс Япон хувилбарыг нь олж бас авсан. Одоо Франц хэл байхгүй оригинал нь. Гэтэ англи байдаг үг билүүгүй санахгүй. Гэтэ тийм ингээд ер нь бол нэмээд явах юм зорилготой юм байдаг. Тэгээд энэ experience-аас энэ жилийн онцлог experience-үүдийн нэг яалтчгүй байсан. За тэгээд Siam Paragon гэдэг дэлхийн амын том моолоод нэг бас нэг өөр юм гаална тий. Тэрүүгээр явсан бичлэгээ влог маягийн болгож ийсэн. Гэхдээ яалтчгүй equipment дутсан, experience дутсан тэрийг одоо үзсэн хүн байл маш их баярлалаа. Яг үнэндээ айгу арга болсон байсан. Гэхдээ баярлалаа. Experience болж чадсан. Надад туршлага бол болсон. Тэгээ одоо юун дээр бол дараа нь Япон явахад л хамаагүй дээр байсан. Гэхдээ л тэрийг дараа нь одоо зөвхөн гадаад төлөвлөгөөс дандаа явж чадахгүй ш. Монголдоо ч гэсэн аль болох юм гоё влог стайл бичлэгүүдийг нэмье гэж бодож байгаа. Тэрэн дээр бас анхаарж байгаа. Тийм. Тэгээд Green Day-ийн концерт. Green Day-ийн концертыг үзсэн үнэхээр гоё experience байсан. Энэ насанд үзнэ гэж төсөөлж яваагүй. Жохон зарталтай гэвдэл зарталтай болсон. Гэхдээ харамсгааргүй юм гоё experience бол болсон. Тэгээ Таиландд байх хугацаа өөрөө тэрийг бол айгүй гоё хугацааг Green Day-ийг үзсэн experience бол амар гоё тэлж мартагдчихгүй юм гоё experience бол болж чадсан. Юуны хувьд бол Green Day-ийн тоглолтын хувьд бол тэгээд юунд байхдаа Таиландд байхдаа нэг ийм сетапаар бол бичлэгнүүдээ хийдэг байла кино ревюүүдээ. Тэгээд трипийн талаарх энэ одоо ноутбук аваа авцсан байсан. Тэгээд ингээд буудлын жижигхэн ширээн дээр ингээд юмнуудаа тавиад ингээд рекордуудаа хийгээд бичлэгүүдээ хийгээд ингээд бол явж исэн. За киноны бичлэгэн дээр нэг юм дуртахаа мартчихаж. Киноны бичлэгэн дээр юуны кино Таиландын кино театрт аль ч салбарын аль ч одоо сүлжээ кино театрт кино үзсэн гэсэн өмнө нь яг энэ хааных нь одоо бичлэг явдаг. Тэгээд тэрэн дээр ингээ хүн болгон босох хэрэгтэй юм байлээ л дээ. Тэгээд яг практик дээр бол ихэнх нь тэгж босдоггүй юм бэ нэлээ. Гэхдээ босч байгаа хүмүүс бол харагдсан. Тэгээ нэг юм бичлэг бол явд юм байлээ. Тэрийг бас манай хэд ч бас мэдэх байх. За тэгээд номын дэлгүүр орж nerd out хийсэн. Номын дэлгүүр орж nerd out хийсэн бүр Percy Jackson-ы ном байсан. Тэгээ Percy Jackson гэж ерөөсөө зүгээр ямар гоё юм тэгээ бүр тийчээ гэх зүгээр амби яг энэ том 2 3 том молын номын дэлгүүр ороод бүр яг юу гаалцсан хамаг цагаа өрөнгө алдсан 2 өдөр бол тийчээ яг бүтэн цаг зарцуулсан. Энэ unique одоо юм киноны арт номнууд амар их байсан. Одоо энэ Captain America Winter Soldier Thor the Creator гээл те. Тэгээд энэ merch-ууд амар гоё Ghost in the Shell энэ Dragon Ball-ийн ховцнууд merch-нууд PlayStation-ы area ямар ч гоё зүрхтэй юм те. Тэгээд Sandman-ы бүх номнууд байсан. Би болдог бол Sandman-ы 6 7 үндсэн юм юу байсан. Одоо Omnibus гэдэг чигтээ цоглуулсан те. Болдог бол тэрийг амаар л нэгдүгээр үнэтэй хоёрдугаар амар жинтэй болох учраас бол авч явах чаддалгүй боломжгүй байсан. Аватарын номнууд байсан. Legend of Korra, Last Airbender-ийн тэгэнгүүтээ одоо энэ нөгөө юунууд нөгөө шүү дээ алдартай новелууд нь те. Shadow of Kyoshi, Dawn of Yang Chen, Legacy of Yang Chen гэх хоёр хэсэг. Rise of Kyoshi ихнийх нь. За тэгээд сая
Reckoning of Roku гээл те. Тэгээд Invincible цувралынх нь арт ном нь байсан. Batman-ийн ингээд том зохиол одоо юунууд алдартай комикууд нь одоо Court of Owls Saga гэдэг те. Бүтнээр байдаг ч юм уу. Тэгээд Marvel DC-ийн амар олон iconic гоё комикууд нь бүр ингээд уртаараа. Тэгээд дээрэс нь одоо Persepolis Center гэдэг шиг өөр гоё iconic зохиолууд. За энэ видео тоглоомын арт букнууд үнэсвэртэй юм билээ. Ялангуяа одоо энэ production designer-аа алдартай art direction супер одоо энэ Elden Ring, Sekiro гэдэг ч юм уу те. Ийм видео тоглоомнуудын энэ бол юунууд бол үнэндээ юу юм бэлээ. Супер юм бэлээ. Тэгээд тэнцээ манга бол айгүй том юм бэлээ. Одоо юунуудын iconic амар том манганууд бол бүгд тай хэлээр байдаг, орчуулагдсан байдаг. Тэрэн дээр нэмээд Япон хэлээрээ бол бас зөндөө байд юм бэлээ. Тэр бас амар гоё байсан. Тэгээ одоо алдартай Lovecraft-ийн одоо Call of Cthulhu гэдэг ч юм уу тиймэрхүү мондог юунууд бол зохиолууд юунууд болвол амар олон төрлөөрөө байдаг амар таалагдцаагүй гоё юм бэлээ. Музей үзэж байгаа юм шиг юм байгаахгүй бүгдийг авч чадахгүй шүү дээ. Тэгээд одоо Stephen King гэхэд тусдаа нэг том одоо тавьуртай нэг тийм том хэсэг байх жишээ нь аимшиг кино одоо ингээл Agatha Christie гэхэд нэг тусдаа байдаг ч юм уу те. Mystery гээл нэг тусдаа, Tolkien гэхэд дангаараа ганц тусдаа байдаг ч юм уу. Энэ бол амар гоё experience байсан. Тэгээд цөөхөд ном авах үед бол авсан. Тэрийгээ ч танилцуулсан санагдаж чинь collection бичлэгэн дээр тэрэн дээр нэмээд энэ бол яг experience талаас амар гоё байсан. Тэгээд нэг юм содон юм ерөөс өмнө нь мэдж байгаагүй юм гэх юм бол энэ Таиландд нэг газар айгүй хөгжилтэй байт юм билээ. Мэдээж service industry, туризмын одоо салбар бол хамгийн том орлогынх нь их өсрөөд нэг шүү дээ Таиландын хувьд бол. Тэгээ тийм учраас сервис тал дээр яаж анхаарал татах уу гэдэг мэдээж чухал байдаг бах. Тэгээ одоо та эдгээр дээр харж байгаа энэ Gus Damn Good Raja Cool тэргээд те Do Not Disturb фүү гэж өгсөн те. Тэгээ энэ ч Тон Ёй энэ тэргээд Don't Tell Mama гэдэг энэ юуны газар байсан. Бас донотны газар байсан санагдаад байна. Big Pan гэж солон соолны газар байна. Green Fairy гэдэг cannabis-ны газар те. Юу баан энтрийг нь юу байна энтэр eater-ийг хоолны ресторан биш. Spicy Bear хоолны газар супер тай. Яа nose tea гэл тэ энэ нэг юм гаамаатай нөгөө Thai цайнд ч угаас алдартай тийм цайнуудын олон төрлийн цай гардаг юм билээ. Berry Burger-ыг харсаж байгаа байсан. Мэдээж манад байдаг те. Dear Tommy хотол гидсэн хайрлаарай. Тэгээ oh my god mother salad stop. Pasta ёол. Метро мол гэсэн. Яг энэ тэгтээ энэ нь бол яг метронд байдаг мол. Манайхын эсрэг нь гэх юм а тий. The Fat Cow. Будда бар. Тэр үнэн гоё. Тэгээд энэ нэг юу elephant барилга гэдэг. Энтэй бас ойрхон байсан. Тэгээ энэ бас амар хөөрхөн барилга бол энэ заа шиг хэлбэртэй барилга байдаг. Тэгээ энэ яг ойрхон байсан. Тэгээд энэ болохоор офис үйлчлэг айгүй олон юмтай 97 онд анх ашиглалтанд орсон 100 гаруй метр өндөртэй ийм барилга юм бэлээ. Тэгээд 2010 оны үед 10-11 оны үед архитекторын одоо юм алдартай дэлхийд бас амар алдартай юм сонин сэтгүүл дээр дэлхийн хамгийн iconic 20 барилга гэдэг юм жагсаалтад орж исэн байт юм бэлээ. Тэгээд энэ сүүлийн travel компани нэр амар гоос тээ. Ёо үний илийн нэртэй юм зөндөө байт юм бэлээ. Бас энэ нөгөө энэ хотоор аялж байгаа зөвхөн энэ юунд ч биш л те. Бангкокч биш зүгээр Таиландаар ингээ аялж байгаа юм experience-ийг бас л нэмж өгч байгаа хамттай болгож байгаа. Тэмдэж заримд нь үйлчлүүлнэ шүү дээ те. Тэр бол айгу хөгжилтэй гоё байсан. Тэгээд энэ Таиландын аялал дээр бол саяны зүйлүүд бол амар том pop culture талаас, entertainment талаас experience нэсэн гоё юм бол байла. За дараагийнх нь бол мэдээж 100 Япон явж амжсан Барселона клубын Vissel Kobe багтаа тоглох одоо зорилготой юм тоглолтыг үзэхээр яваад тэг мэдээж тоглолтоо үзсэн юутай хамтарч Orig Travel компанитай хамтарч бол энэ аяллыг зохион байгуулсан Orig Travel-ийн хамт олонд бас баярлалаа. Тэгээ влог хийсэн гоё байсан. Тэгээд Токио, Осака гэдэг хотуудаар яваад Осакагийн юуг үзсэн бас айгуу гоё experience байлаа. Expo дэлхийн Expo те 120-30 орны оролцож байгаа Expo үзсэн айгуу гоё байлаа. Монголчууд оролцож байгаа монголчууд дээр очисон, Монголынхаа павильон дээр очисон тэр experience бас айгуу гоё байсан. Тэгээд Японы аяллаа тархалаар влогийг description хэсгээс биш comment хэсгээс үзээрэй. Тэр тусдаа влог орсон байгаа. Тэр бол энэ жилийн бас гоё онцлог зүйлүүдийн нэг байлаа. За тэгээд цуврал за уул хөгжим рүү орчихсон. Цуврал гэдэг андуураад хэлчихтэй. Тэгээд цуврал руу орчих. За 25 оны үед миний хувьд онцлог цуврал юу байсан бэ гэх юм бол за Alien Earth гоё байлаа. Demon Slayer үзэж эхэллээ.
season-ыг review хийсэн. Eat Welcome to Derry үнэхээр гоё байлаа review хийх гэж явсаар гоод үнэхээр амжихгүй байсаар удажлаа. За тэгээд The Last of Us season 2 гарсан. За тэрэн дээр мэдээж янз бүр сэтгэл янз бүр байсан. Надад бол ерөнхийдөө таалагдсан. Тэгээд сул талууд байсан. Гэхдээ онцлог зүйл нь юу байсан бэ гэх юм бол бөөнөрөө цуглаж үзсэн үнэхээр гоё experience байсан. Тэгээ одоо үргэлжлүүлээд 1 сард бол Night of the Seven Kingdoms 6 сард House of the Dragon цувралууд гарна. Тэгээд эднэрийг бол бас цуглаж үзэх ийм ивент хийх гэж байгаа шүү. Тэгээд хамтрах байгууллага байвал таньж мэддэг хүмүүс байвал бас мэдэгдэж байгаарай. Тэгээд ямар ч зүйл хийх хувьд бол хийн. За Physical Asia бол энэ оны онцлог хүчүүдийн нэг байлаа. Монголчуудын маань хувьд, спортын хувьд, Netflix reality show, pop culture дэлхийн дэлхийд амжилттай явж байгаа. За дэлхийгөө болоо ядаж Азиад амжилттай явж байгаа ийм мундаг том шоуны pop culture-ын нэг хэсэг монголчууд байж чадсан. Тэгээд энэ pop culture-ын оролцож байгаа нэг хэсэг нь монголчууд байд. Одоо монголчууд үзэгч гэдэг талаасаа байж чадсанд бол үнэхээр баярлж байгаа амар том хэсэг байлаа. Энийг ард нь ажилласан Монгол баг хамт олон тамирчид бүгдээнд баяр хүргэе бүр үнэхээр супер амар гоё байсан. Тийм. Тэгээд Culinary Class Wars гэх миний бас айгу хайртай цувралын season reality competitive өрсөлдөөнд шоуны season 2 яг одоо гараад явж байгаа. Яг өнөөдөр имжлэг хийж байхад сүүлээсээ 2 дахь одоо сүүлээсээ 2 3 дахь анги гарсан байгаа юм биш юу лээ. Гарч байгаа юм байна. Тэгээ өнөөдөртөө амжуул үзээд маргааш үзэх бах. Тэгээд сүүлийн анги дараа 7 өдрийн 2 дахь гарах юм байлээ. Гэтэ энэ season 1 бол арай гүцэхгүй. Тэгээд онцлог номер 1 шоу нь бол Andor season 2 байсан. Үнэхээр гайхалтай бүтээл байж чадсан. За телевизийн хувьд бол зүгээр товчхон онцлог юм бол ийм байна. За Severance season 2-оос гоёсэн шүү. За тэгээд хөгжим гэдэг рүү ярьжсэн. Хөгжим бол энэ жил хангалттай сайн сонсч чадаагүй. Гэхдээ сонссон хөгжимдүүд дундаас бол Ethnic киноны за тэгээд Sinners киноны хөгжмөг бол маш их сонссон байна. За тэгээд шинэ цомог гэх юм бол Miley Cyrus-ийн Something Beautiful гэдэг цомгийг нэлээх сонссон. Айгүй юм олон төрлийн дууралттай, гоё дуунууд, гоё одоо бичсэн дуунуудтай ийм сонсоход айгу таатай айгу гой цомог байсан. Надад бол маш таалагдсан. Тэгээд каталан артист Rosalia-гийн Lux гэдэг цомог бол бүр артистик оргил байсан. Миний хувьд бол яг Sinners-ийн цомог Rosalia-гийн Lux хоёр бол артистик оргил байсан гэж бол бодож байна. Үнэхээр гайхалтай нүсэр амар maximalist pop амар супер үнэхээр супер байсан. За тэгээд бас хөгжим гой мөчүүдийн нэг юм бол Kendrick Lamar-ийн Halftime Show үнэхээр гой мөч байсан те. За ингээд хөгжим киноны хувьд бол цувралын хувьд бол ийм байна. За хамгийн сүүлд нь дурдах юм бол видео тоглоом. За энэ жил Command & Conquer Generals Zero Hour тоглоомоо эргэж буцаад доктортой тоглож гисэндээ баяртай байна. Одоо ингээд 23 жилийн өмнө гарсан тоглоом гэхэд одоо хүртэл арилж тоглож байгаа. Community нь одоо хүртэл идэвхтэй байгаа. Өдөрт дунджаар биш өдөрт ихтэй 700-аас 800 тоглогч Generals Online-ыг бол тоглож байгаа юм бэлээ. Тэгээд би бол тиймдээ маш муу. Гэхдээ хамаагүй надад гоё яадаг. За тэгээд Cyberpunk 2077-г тоглож дуусгасан. Тогсон нийт цагийнхаа бараг 50-аараа өрөхгүй 30-40% бол Тайландд тогтоо тоглож дуусгаад дараа нь бол энэ ч нэрээ тоглож дуусгасан амар гоё experience байсан. 200 гаруй цаг тоглоод яг ингээд дуусгаад устгасан. За GTA 4-ийг ихтэйс нь эхэлж тоглож эхэлсэн. Тэр бас айгүй гоё байла. Одоо гүйцэх компьютертэй босон учраас гэдэг утгаар тоглосон айгүй гоё байсан. За PlayStation дээр бүр зорин барин Tetris Connected тоглоомыг авч тоглож эхэлж байгаа. Энэ бол яг юм stress relief тоглоом айгүй гоё байгаа. Тэгээ зурагтан дээр бас 120 Гц-аар гардаг цөөхөн хитэн PlayStation-ы тоглоомнуудын нэг. Тэгээ амар гоё мэдрэмж өгдөг айгүй гоё ийм тоглоом байгаа. За тэгээд оны миний хувьд хамгийн том сюрприз тоглоом бол Хятадын Where Winds Meet гэдэг тоглоом байгаа. Энэ чинь ямар нэртэй студ байлаа да. Энэ бүр үнэхээр супер тоглоом. Тэгээ хамгийн гол нь үнэгүй open world хоёр янзаар тоглож болно. MMORPG-гээр тоглож болно. Одоо хүмүүстэй хамт алцаад янз бүр манцур ингээ co-op mop-ига boss battle match-игээ те clan гэдэг чтэй тэрэн шиг өөр юу байдаг вүлээ. Sect гэдэг ч лөө. Тэдний хоорондоо жишээ нь ингээд байлдаж болно. Гэхдээ ганцаараа single solo тогсон ч болно. Тэр бүр амар гоё, бүр үнэхээр супер амар том ертөнцтэй хийх юм амар ихтэй агуу хөгжилтэй. Тэгээд community амар гоё байгаа. Community нь бүр үнэхээр гоё. Тэгээд ийм gameplay элементүүд агуу олон гоё элемент юмнууд бас байгаа. Надад бүр амар таалагдсан. Тэгээд тоглоод эхлээд удаагүй байхад мобайл дээр гарцсан. Тэгээд мобайл дээр одоо энэ таблет, утас моц бүх юмн дээр юу яаж болдог. Нэг аккаунтаар шууд өргөжлүүлээд тоглож болж байгаа нь надад амар таалагдсан. Би одоо таблетэн дээр жишээ нь шууд гар холбол юу яагаад нэг аккаунтаараа шууд тоглож. Одоо шинэ компьютер дээр тоглож байгаа л за юу гэдэг тог тасарлаа гэж бат тэгэхэд шууд өргөжлүүлээд таблетэн дээрээс тоглож чинь гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд нь
амар гоё. Ашиг таалагдж байгаа. Everstone гэдэг студийн publisher нь NetEase гэдэг компани байна. Тийм. Тэгээд энэ бол таалагдж байгаа. Тэгээд одоо PlayStation ч юм уу, Steam ч юм уу те нэг аккаунтаараа шууд үргэлжлүүлээд ингээ холбоо тоглож боломжтой. Заавал NetEase дээр аккаунт нээх шаардлагагүй. Ийм нэг гоё тоглоом байна. Тэгээд энийг бол ер нь цаашдаа урт хугацаанд тоглоод явах гэж бодож байна. Та хэд тоглодог хүмүүс байвал бас миний Instagram, Facebook-оор холбогдоорой. Тэгээд co-op mop хийх бас боломжтой байгаа гэж бодож байна. За тэгээ энэ бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. 2025 оны та хэдийн өөрсдийн чинь энэ pop culture entertainment-ийн оргил мөчүүд юу байв санаасдаг л хуваалцаараа гоё одоо бүтээлүүдээс experience-үүдээс хуваалцаараа 26 оны хүлээлтүүдээс хуваалцаараа одоо энэ бичлэгийн дараа миний хийх бичлэг бол 2026 оны хамгийн топ хүлээлт бүтээлүүд байгаа кинонууд байгаа. Тэр бичлэгийг бас хийхэд айгу гоё бас байла бэлтгэд гоё байла тэгээ удахгүй бичлэгээ хийн. Тэгээд та хэд маань бас санаасдаг л хуваалцаараа pop culture гэснээр 2025 онд бас манай pop culture club маань эргэж ирсэн дахиад зохион байгуулагдаа явж байгаа. Одоо 1-2 сард нэг удаа болоод тэгээ 3 сараас доктортой явагдаад эхлэн. Тэгээ 3 сараас доктортой явагдаад эхлэхээр public зарлаад бас явнаа. Тэгэхээр Instagram, Facebook-ийн хуудсуудыг маань бас дагаарай. Тэгээ хамтайсан бүгдээр нь баярлалаа. 2025 онд хамтайсан бүгдээр нь баярлалаа. Тэгээ шинэ оны минь төргий 2026 онд зөндөө олон гоё төрлийн контент experience-ийг хуваалцаад за бас зөвхөн контентоор дамжуулж хуваалцах үйл ажиллагаагаар бүр хамттай experience хийгээд явна гэж найдаж байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.